John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зөвхөн хараас ч өгч болж чаддаг нэг тамд очиж Түрэгбаатарын гэсэн жижиг Зүртбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Зүртбаатарын ууган баярын зохиол Илгээмж. Тавдугаар хэсэг. Моноос харанхуй болохтой зэрэгцэн ээжийнхээ гэрийн үүдэнд ирлээ. Тэрээр өнөөдөр ээжийнхээ сургийг гаргах гэж ажлынх нь газараар орж хүмүүстэй уулзсан. Тэр ч бүхэлээ цагдаагийн газар арч ороод амжсан юм. Тэгээд энэ бүхний эцэст ээжигээ гадагшаа яваагүйг олж мэдсэн. Ээжийнх нь өөртөө нь уцаар ирсэн тэр өдрийн нислэгийн бүртгэл мэдээллүүдийг шалгуулсан ч ээжийнх нь нэр гарч ирээгүй. Ажлынх нь ч гэсэн ээжийг нь гадагшаа явсан, эсвэл явах гэж байгаа гэх тухай юу ч мэдээгүй, бас одоо хаана байгааг нь олж мэдэхгүй байсан. Моноос энэ бүхний эцэст бүр гайхшаа баран самгардаж цагдаад ээжигээ алга болсон гэж тэмдэглүүлсэн билээ. Цагдаагийн ажилтан өөрөөс нь ээжтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон юу ярьсан бэ гэх мэт товчхон хэдэн асуултанд хариулт аваадал шаардлага гарсан үед өөрлөж холбоо барина гэж хэлээд явуулсан билээ. Моноос айж ганцаардаж байлаа. Хаалгаа түлхүүрд нээж намжим оргисон ханхай том дөрвөн өрөө орон сууцсандаа оров. Халуун буулгах юм хоолойн өвдөлт намдаах юм давхарлан уув. Галтгооны өрөөний сандал дээр суугаад чимээгүй их нүлмэс унган байхдаа ээжигээ хаана байж болохыг эргэцүүлэн бодов. Яаж ч бодсон ээж нь өөрийг нь зүгээр л тусдаа амьдрах болсны төлөө ингээд ор мөргөө яваад өгнө гэж баймааргүй санагдана. Монсын мэдхээр бол ээж нь үнэхээр л хүчрэхэг нэгэн. Өөрийнхөө амьдралын өмнө бүрэн хариуцлага хүлээж өөрт хэрэгтэй бүхний гартаа оруулсан. Ховын компани байгуулж дуртай болгоно нь хүрээд байдаггүй тэр хэмжээнд хүртэл томруулж чадсан. Тэгсэн хэрнээ хинтээж дотонсоогүй. Холбоогоо тасалсан аав ээж гэрийн хинтэйгээ эргэж уулзахыг хүсээгүй. Ээжийнх нь амьдралд ердөө хоёрхан хүн байсан нь нэг нь Моноос, нөгөө нь өөрөө. Хэдий зарим үед сэтгцийн хямралд автаж байсан үе байсан хэдий ч тэр цаг үед охиноо орхиж байгаагүй. Ээж нь даваад л гарсан. Тийм ээ, ээж нь дандаа л даваад гардаг. Эмэгтэй хүнд баймгүй сэтгэлийн хаттай, шийдэмгүй зоримог эмэгтэй. Тэр сэтгэлээр унлаа гэд алгуулах хүн яавч биш. Моноос энэ мэтийг бодол хийлэн нулимс унгаж сууж байснаа генетикийн хэрд хийгээд явж ихлаа. Ээжийг алгуулахад зэрэгцээ дэлдэв янзын илгээмжирж эхэлсэн. Харин хэн нэгэн гаж томт нь ээжийг хороочод над руу идэрхтнийг нь хэсгэрнэ. Моноос бодлоо гүйцэж чадалгүй толгой нэргэн саяхан уусан имээрээ өгүүллээ. Гинэ төрсөн бодлоос айж чих үүсгэн ирэхэнд халуурч ядарсан биеэ чирэн орлуу зүгэлв. Бодол нь хэтэрхий аимшигтай ч гэсэн үнэн байх магадлал бага. Учир нь өөрт нь илгээмжирсэн хэдий ч буцаад алга болчихдог шүү дээ. Тийм ээ, тэгэхээр тэр илгээмжүүд бол ээжийн алга болсонтой хамаагүй тусдаа асуудал. Ердөө л миний хий төсөөлөл солиорлоос хэтрэхгүй зүйл. Ээжинд хамаагүй. Моноос өчигдрийн гэрэл зургийн тухай эргэн бодлоо. Учир битүүлэг зургийн цомог түүн дээрх сарвчтай малгайтай эрэгтэй хүн. Та яг одоо Ганагийн сүгттэй хамт байна. Моноос хүнжилдэг хэвдэх үедээ генетикийн нэгийг саналаа. Нэр өчигдөр тэр зургнаас болоод хайрцагт байсан босод зүйлийг үзээгүй юм биш үү? Хэмээн өөртөө хэлэв. Тэгээд дэрэн дээр толгоогоо тавихаас өмнө буцаж өндив. Шүүгээний дээд нүднээс буулгаж ирсэн жижигхэн цаасан хайрцаг шалан дээр тавиастай тэр хэвээрээ байж л байна. Моноос хайрцагын доторхыг нэг бүрчлэн үзлээ. Өөрийнх нь багада өмсөж байсан болов уу гэмээр хоёрын зэрэг хос бойтог, ямар учиртай нь мэдэгдэхгүй эрчилж зангидсан улаан хар өнгийн утас, хуучин цагийн орос сонингийн хайчилбар тэмдэглэлийн дэвтэр байна. Моноос сонингийн хайчилбар хар хавтастай тэмдэглэлийн дэвтэр хоёрыг авч бичгийн ширээн дээр тавилаа.
Тэгээд орос хэл мэдэхгүй ч удасныхаа интернет орчуулгын тусламжтайгаар сонин дээр бичигдсэн зүйлийг их хэл рүүгээ дутууд өлмөгчүүлтгой хөрвүүлв. Зураг авахуулахаас татгалзаж нэрээ нууцлахыг хүссэн орос эмчин ярилцлага ажээ. Бидний амьдрал их хэрвэхтэй л да. Өнөөдөр өөрөө ч сонирхоод байгаа асуудал бол донорын тухай хууль эрх зүйн асуудлыг хөндөхөөсөөр аргагүй байдалд хүргэнэ. Яг одоо бол манай улсад над асуудал чинь жигдэрчгээг байна. Тийм болохоор л би нэрээ нууцлж байгаа хэрэг. Тэгээд ч амьд донороос эд эрхтэн шилжүүлэх хагалгааг Азийн өөр улсад хийсэн юм. Надад Монгол эмэгтэй хандсан л да. 2 хүүхдийнх нь нэг тархины өвчлөлтэй болсон байсан. Тэр хүүхэд нь угийн л тархины саажилттай ирээдүйд алхаж гიშх хэсгэн жиргэлзээтэй тийм хүүхэд байсан. Ямар ч тач өөрөө чинь сонирхоод байгаа асуултад товч үгээр хариулахад хагалгаа маш амжилттай болсон. Энэ бол анагаахын салбарын хувьд яалтчгүй том амжилт. Энд бол хүний амь аварсан гэдэг үнцгийг нь илүү төлхөө харах ёстой юм. Монос ямар тач сонингийн хайчилбраас нэг иймэрхүү утга өгөхгүй ярилцлагын хэсэг олж уншлаа. Сэтгэлд нь хар бууж ямар нэгэн муу совин татна. Гэвч ердөө нэг иймэрхүү бүрхэг бархах мэдээлэл цаасны тасархаа олж харчаад яран дүгнэлт хийх нь буруу гэдгийг мэдэж байлаа. Тэгээд юу тааж тэмдэглэлийн дэвтрийг нээв. Их олон газарт дан орсоор бичсэн байсан ч зарим хэсэгтээ ашгүй монгол хэлээ ашиглажээ. Ээжийнх нь гар бичмэл яг мөн. Өдрийн тэмдэглэл хөтлөх, өөрөө өөртөөгөө ярилцах. Сэтгэл зүйчийн хэлснээр энэ арга үнэхээр л үр дүнгээ өгч байна. Азар мундаг сэтгэл зүйчтэй тарчээ. Би түүнд өөрийнхөө дотор бугшаад байгаа зүйлээ уудлан хэлхийг хүссэн ч чадаагүй. Тэр намайг сайн ойлгож байсан. Надад юу тохиолдсон тухай нарийн ширээнийг заавал 2 чихээрээ сонсголгүй гэж хэлсэн л дээ. Тэгээд хүнд хэлэхэд хэцүү байгаа зүйлүүдээ дэвтэр дээр бичээд хэний ч олж чадахгүй газар хадгалах нь үр дүнтэй арга гэж хэлсэн. Тэгээд түүнийг дараа цаг нь ирэхээр устгаж болно гэж зөвлөсөн л дөө. Би яг л хэлснийхэн дагуу хийж байна. Ингээд би ээж болоод удаагүй байх үеийнх амьдралын тухай бичгээр шийдлээ. Миний хэндэж хэлж байгаагүй амьдралын хүнд бэрх өдрүүд. Хүнд хэлэх нь битгийх л дурсахаас чалгамар амжигтай өдөр хоногуд. Сэтгэл зүйчийн маань зөвлснөөр дотроо бугшаад байгаа зүйлийг ил гаргаж хөндүрлэн зовоож байгаа хатгаа хаглах цаг мөч. Чухам тэгэж хэмээн л би сэтгэлийн зовлонгоо давж чадна. Цаашдын амьдралаа үргэлжлүүлэхийн тулд сэтгэлийн хатгаа хагалж өөрөөсөө ч нуусан өнгөрсний тухай аимшигт цаг мөчүүдэд дийлгэж байна. Тийм ээ, амьдрал надад дэндүү хатуу хандсан. Гэр бүл аав ээжээсээ эсэргүүцэн байж сонгосон амьдрал минь тийм ч зөв алхам биш байж. Гэр бүлийнхнийхээ үгийг сонсоогүй шийтгэл юм байлгүй. 2 эхрийн минь нэг тархины саажилттай гэсэн онш тавилсан юм. Хүүг минь ер нь бид бүхнийг ийм азгүй хувьд бэлэн нөмөрсөнд үнэхээр гомдолтой байсан. Гэвч бидний гомдлыг бурхан ч төр аль аль нь тоож сонссоогүй. Сэтгэлээр унсан нөхөр минь эцэс төгсгөлгүй л арх удаг болсон. Үнэндээ надад ч гэсэн хэцүү байсан шүү дээ. Одоо ч гэсэн хэвээрээ. Би ч гэсэн түн шиг ууж эрүүл ухаанаасаа зүгтж чадна. Гэхдээ би хүртэл тийм байдалтай болчихвол хүү охин хоёр минь яах болж байна гэж бодоод шүд зуухаас өөр аргагүй байлаа. Би хатуу чанга байх ёстой байсан. Энэ бүхнийг даван туулах ёстой байлаа. Өрөшгүй нөхрөөсөө түшиг тулгуур гордох чирэг байгаагүй. Гэтэл арчаагүй дорой нөхөр маань намайг чулуу шиг цэвдэг хатуу сэтгэлтэй гэж шүмжлэх болсон. Тэр намайг нулимс унгадаггүй болохоор ингэж хэлдэг байв. Гэвч үнэндээ бол миний нулимс дотгошоо урсдаг байсан юм шүү. Зүгээр нэг дотгошоогоо урсан нулимс ч биш. Тэр нулимс дотгош урсахдаа яг л хүчил шиг бүх хэрэгтнүүдийг минь хорсгон түлж хайр найргүй шатаан зовоодог байсан. Энэ бүхнийг нөхөр мэдэхгүй, ерхэн ч мэдэхгүй. Би ч мэдэгдэхийг хүсэхгүй үр зураа өөрийнхөө зовлонтойгоо чимээгүй тэмцдэг байлаа. Гэтэл зовлон үүгээр дууссангүй. Ихрүүд минь 3 нас л хүрэх гэж байлаа. Нэг гайтай өдөр нөхөр минь монсыг дагуулж дэлгүүр рүү явж байхдаа автобусд дөрцсөн. Нөхөр зүв зүгээр харин охины минь амьд дээсэн дөрөөн дээр ирсэндээ. Амьд донор хэрэгтэй болсон. Донорын идэрхтэн гихч зүгээр л дэлгүүр рүү гараад худалдаад авчиж болдог зүйл биш. Нөхөр бид хоёр бүх арга чаргаа хэрэгэлсэн үр дүнд хүрээгүй. Охины минь амь хэдхэн өдрөөр хэмжигдэж би бүрэн зөвхөрсөн.
Нөхөр чададгаараа хар ус агуулж өөрийнхөө аргаар зовлонгоосоо зүгтсэн. Би ахаад л бууж өгөхгүй тулд яахаа өөрөөсөө асуусан. Тэгэд би хүүрүүгээ харсан. Тархины саажилттай хүн минь. Бурхан би энийг бичиж байхдаа уйлхаа зогсоож чадахгүй байна. Бүх амьдралынхаа туршид урсгаагүй хадгалсан тэр бүх нулимсүүд минь яг одоо үерийн 70 сэтэрч шиг л урсаж байна. Ихэр болохоор хамгийн сайн дооноруулж чаднаа гэдгийг би мэдэж байсан. Тухайн үед надад ямар ч сонголт байгаагүй юм шиг л санагдсан. Тийм ээ, би нүгэлтэй хүн. Жингийн туухай нэг дээр дооноруулж чадвал сайхан амьдрах боломжтой ч одоогоор өглөө хүлээн хэвтэж байгаа монос. Харин нөгөө дээр нь тархины саажилттай үүр даалгаж гიშгэж чадахгүйч эрүүл идэрхтэнтэй сонон байсан. Надад ямар хэцүү байсныг үнэндээ хинж төсөөлөхгүй. Эцэстээ би 2 хүүхдийн минь аль нэг нь л амьд үлдэх учиртай юм бол тэр нь монос байг гэж бодсон бурхан минь. Бурхан минь. Би энэ тухай бодохгүй гэчиж цаг үргэлж зүгтдэг байсан ч энэ бүхэн надаас салаагүй. Би олон шин зүудэлсэн. Би шийтгүүлсэн. Бас би энэ шийтгэлээч хүлээж авахд бэлэн. Мэдээж амьд хүнийг хаанахын ямар л эмч шууд дооноруулах вүлээ дээ. Ганцхан нөхцөл байсан. Тархины өвчлөлттэй цааш амьдрах боломжгүй тийм хүний идэрхтэн л доонор болох боломжтой. Нөхөрс огтоонтож байлаа. Монос эмнэлэгт үглийг хүлээн хэвтэж, харин тархины саажилттай соном миний дотор ямар янзын бодол эргэлдэж байгааг таамаглахыг оролдож буй аятай над руу ширтэн байлаа. Тэгээд л би тэр нутгийг бэлдсэн. Үнэн дээр бодитоор өрн нөлөг өгнө гэдгийг ч мэдээгүй, өмнө нь нэг ч удаа хэрэглэгдээгүй тийм бэлтгэл шүү дээ. Орос дангаах зурч байхдаа сонсож байсан ганц нэг мэдээлэл нэхэн санаж, зарим нэг зүйлийг нь бодож олсон миний өөрийн жор. Би өөрийн бэлдсэн тэр бэлтгэлээ сономын ам руу ойртуулахад саажилттай жаахан хүмүн амаа ангайсан. Би эцсийн эцэст чадаагүй. Би бэлтгэлээ буцааж тавиад өрөөний буланд шигдэн суусан. Би өөрөөсөө хайсан. Өөрийгөө жигшсэн. Тэгээд би сугт унтаж байсан нөхрөө саажилттай жаахан хүүг орхиод гарсан. Тэр үед танилаасаа сонсож байсан засал дом хийдэг тодорхой хүрээндээ эрдэм чадал нь гайхагдсан гих Орос авгаас нандурсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа очих тухай бодож байсан ч хараахан завдаагүй байсан хэрэгэлдэ. Тэгээд эцсийн дүндээ хагас ухаантай амтан яахарахгүй очсон нь тэр. Тэр Орос авгаа намайг ирэхийг хүлээж байсан аятай л аягалсан. Би түүнд 2 хүүхдээ хоёуланг нь амьд мэнд авч үлдмээр байна гэж хэлсэн. Гэвч тэр авгаа гуниг тайхан толгойс өгсөрсөн дээ. Хэн энэ хорвоод амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ хэнтэй нь үлдэхийг сонгох боломж чамд байна гэж хэлсэн. Тэгэж хэлээд улаан хар 2 утас над руу сар байгаад нэгийг сонгоо гэж хэлсэн. Би толгойс өгсөрсөн. Тэгээд уйлаа хал байсан. Эцэст нь би хоёулангийнх нь ээж хэнтэй хамт амьдран би тийм л сонголт хийнэ гэж хариулсан. Тийм ээ, би үнэхээр тэгж хэлсэн. Харин миний тэр үгний хариуд авгаа нэг хурдаар санаа алдсан. Тэгээд өнөөх над руу сарвааж байсан 2 утсаа хооронд нь эмхэрдэж эхэлсэн. Дараа нь тэр авгаа чи хоёулантай амьдрч үзэж болно. Гэхдээ зэрэг биш. Чамд яаж ойлгуулмаар юм бэ те? Ямар тач чиний авч үлдсэн хүүхэд чинь өөрөө чамаас явах тэр цагт л чиний наад хүсэл чинь биелэх боломжтой гэж хэлсэн. Би тэр үгнийх нь утгыг сайн ойлгоогүй. Зүгээр л гараад хүчгсэн. Тэгээд гэртээ иртэл бүх зүйл аль хэдийн шийдэгдчихсэн байсан. Миний бэлдсэн өнөөх бэлтгэлийг соном уучсан байсан. Согтун бүрэн арилаагүй нөхөр маань тэр бэлтгэлийг юу болохыг мэдэхгүй хүүдээ уулгачихсан байсан. Нөхрийн хэлснээр бол соном өөрөө тэр бэлтгэл рүү зүтгэхэд бахаар нь витамин байх нь гэж бодоод уулгачихсан юм гинлээ. Тийм ээ. Тийм л юм болсон. Миний өөрийн гараар бэлдсэн тэр чөтгөрийн бэлтгэл алдаа мадаггүй ажилласан.
Саажилтай жаахан хүмүн цус харвалт болж тархин үхжсэн. Би босод эдэрхтэнд нь үхжилт явахтаас өмнө яаралтай арга хэмжээ авч эмнэлгийнхэнд хандсан да. Харин дараа нь нөхөртөө түүнийг хүүдээ жохом ямар янзын бэлтмэл буулгасныг нь хэлсэн юм. Тэр галз урагшихсан миний зэвдэг сэтгэлтэй гайхан зүхэж намайг амилсан чөтгөр хэмээн харааж байлаа. Магадгүй түүний ч зүв биз. Тэр ихэнхдээ лууж жаахан ухаансхийн орохороо намайг ална гэж сүрдүүлдэг болсон. Зүгээр ч нэг алах биш. Хитэн 10 хэсэг болгож жижиглэн жирэг нь авсыг чинь аль хэдийн захиалчихсан гэдэг байлаа. Би харин тэр үгнээс найж байгаагүй. Харин ч бүр хилээд байгаагаа хэрэгжүүлчихээсэ гэж нууцхан хүсдэг байлаа да. Нөхөр надтай хамт байж чадахгүй гээд явсан. Дараа нь тэр нэг шүн би хагалгаагаа амжилттай даваад дөнгөж гэртээ гарч ирээд байгаа охиноо онтуулж хаад нойр хулжин сууж байлаа. Утас дуурахаар навтал нөхөр байна. Хитрхий хуужгсан шал согтуу байгаа нь дуу хоолойноос нь илт байна. Тэр хэлэхдээ надаар хүүг минь хөнөөлгсөн адгийн шулам чамайг яг одоо очиж зүйл дуусгах гэж байна. Чи намайг хүлээж угаарай гэж хэлсэн. Гэвч тэр ирээгүй. Нааш ирж явах замдаа гүүрэн дээр гарсан байсан. Зөрүүд амиа хорлох гэж гүүрнээс үсэрсэн үү? Эсвэл согтуугаас авалаад хөл алдсан уу гэдгийг би мэдэхгүй. Ямар тайж харамсалтай зүйл болоод өнгөрсөн. Ингээд би моностойгоо хоёулахнаа үлдсэн юм. Би энэ тухайга хэндэж хэлж чадахгүй. Зөвхөн өөртөө хадгалж, өөртөөгөө хамт булшилнаа л гэж шийдсэн. Тиймдээж холбоо харилцаагаа тасалсан гэрийнхэнтэйгээ эргэж уулзаагүй, бас уулзахгүй. Магадгүй энэ миний өөрийгөө шийтгэж байгаа шийтгэлийн хэлбэрч байж мэднэ. Миний дурс хаасч жирэгдэг өнгөрсөн амьдрал юм аимшигт үнэн. Энэ аимшигт үнэн намайг хизээ нэгэн цагт гүйцэж ирнэ гэдгийг би мэднэ. Гэхдээ хамаагүй би үеийн үрийг хүлээж авахдаа шудраг хандах болно. Бурхан минь сэтгэл зүйчийн хэлсэн зөвлөгөө үр дүнгээ өгч байх шиг. Үннээ буулгаж илчлэлт хийж цаасан дээр гэмээ хүлээснээр сэтгэл сая нэг хөнгөрч байна. Тийм ээ, энэ болтгол юм байна. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Зохиолч Цогтбаатарын Ууган баярын Илгэм жигүүлгийн төгсгөлийн эсхийг 8 дугаар сарын 30-ны ням гарагт Ганагийн сувгаас хүлээн авч сонсороо. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.